Сонгуулийн дараа төрийн албан тушаалтнууд солигдож, үүнийг дагаад албан агч мэрэгчлэтнүүд халагдах тохиолдол цөөнгүй гардаг. Нөгөө талдаа дарах солигдоход төрөөс хэрэгжүүлж байсан болон хийх гэж байсан төсөл хөтөлбөрүүд гацах, орхигдох тохиолдол бий. Үүний цаана хэн нэгний гэр бүл орлогогүй болох, цаашлаад төрийн төсөв мөнгө өргөдөх зэрэг нийгмийн эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тэгвэл төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд хууль бус шийдвэртэй холбоотой төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлөвлөхээр тусгасан байдаг байна. За төрийн албаны зөвлөл бол 2019-оос 2024 оны одоо эхний 8 сарын байдлаар бид нар 21 мянган төрийн захиргааны албан агчийн хувийн хэргийг нэг үрчлэн үзээд хуулийн дагуу томилсон уу эсхийг одоо шалгацсан байж байгаа. 80-аас 90% нь бол төрийн албаны зөвлөлд хууль зөрчнийг тогтоосон. За ингээд та буруутай шийдвэрээ залруулаач. Энэ хууль зөрчсөн томилгоотой хүнээ албан тушаалаас нь чөлөөлөөч гэдэг энэ мэдээлэл хүргүүлээд ингээд төрийн албаны зөвлөлийн одоо шийдвэрийг биелүүлээ чөлөөлсөн байна. Үүнээс хохирол нөхөн төлөвлөх шаардлагыг биелүүлээгүй 215 иргэн албан тушаалтанд 3.7 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөх нэхэмжлийг шүүхэд гаргаж хэрэгэнэ шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн одоо шийдвэрээр 2019-оос 24 онд нийтдээ нэг 600 гаруй албан хаагчийг хууль бусаар одоо албан тушаалаас чөлөөсөн төр чөлөөс халсантай холбоотой шийдвэрийн бүртгэлийг хийсэн. Тэгэхээр энэ бүртгэлийн хүрээнд нөгөө албан хаагч эрх ашиг нь хохирсон албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төсвөөс олгосон. Энэ мөнгөн дүнг яаж төсвөөс гарсан? Эргээд энэ төсвөж учирсан хохирлыг яаж төлөвлөх юм бэ гэдэг. Энэ чиглэлээр бол маш эрчимтэй ажил зохион байгуулад ажиллаж байгаа. Хууль бус томилгоо хийж буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрийг хохирлгүй олгож мөнгөн дүнгээ төлж байна. Төрийн албаны зөвлөлийг хүргүүлсэн шаардлага шүүхийн шийдвэрийн дагуу 116 албан тушаалтанд хамаарах 800 гаруй сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлжээ. Энэ асуудал маань төрийн алба бол тогтвортой ажиллах. Тогтвортой ажиллах үндэс суурь маань төрийн албанд үр ашиг өгнө. Төрийн албан хаагч мэрэг зарчмаар томилогдох тийм ээ. Ингээд мэдлэг ур чадвараараа энэ ажил үүргийг гүйцэтгэх юм аа. Өмнө нь хууль бус томилгоо шийдвэртэй холбоотой мэдээллийг цаасаар хүлээн авдаг байсан. Харин одоо төрийн албаны зөвлөлөөс захим системийг ажилуулж эхэлснээр төрд хаана ямар хохирол учирч байна вэ гэдгийг цаг хугацаа алдалгүй авдаг болжээ. Тэр мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага гэдэг юм уу энэ байгууллагууд энэ төрд учруулсан хохирлын мэдээлэл байх юм бол энэ мэдээллийн санал руу нэгтгэж өгөх юм. Тэгээд төрийн албаны зөвлөл энэ дээрээ боловсруулалт хийж энэ дээр гэмтэргийн шинжтэй байх юм бол сая хэлсэн хуулийн байгууллага доктор шийдвэр гаргаад энэ хохирлыг барагдуулах ийм асуудал яригдахаар байна. Төрд учруулах хохирол бий болохоос өмнө төрийн албан агч нарыг сэргийлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг таниулахаар төрийн албаны зөвлөл, авилгатай тэмцэх газар, үндэсний аудитын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж байна.